Сайн байна уу? Удам Монгол сургуулийн 6 ангийн сурагч Амар байна. Гэрлийн дарга замыг туршилтаар судлаа. Миний туршилтанд оролцох зүйлс бол лазерын үзэг, цэвэр ус, будагтай ус, хоосон скан болон хүчний утаагаар дүүргэсэн скан хэрэглэгдэх болно. Ингээд туршилтандаа оролцъё. Цэвэр усантай гэрэл тусгаад гэрлийн таргаж байгаа зам нь тодорхой харагдахгүй байна. Харин будагтай усантай гэрэл шулуун замаар тархаж байгаа нь сайн ажиглагдаж байна. Хоосон скан гэрэл тусгаад гэрлийн тархаж байгаа зам нь сайн харагдахгүй байгаа нь ажиглагдаж байна. Утгаар дүүрсэн скан гэрэл тусгаад гэрлийн тархаж байгаа зам нь сайн харагдаж байна. Гэрлийн тархаж байгаа зам нь зарим орчинд яагаад тод ажиглагдахгүй байгаа учрыг ярилцаарай. Миний туршилтанд анхаарал тавьсан баярлалаа.